За ингээд дөрөвдүгээр асуултыг цөмөөрөө хамтдаа харцгаая. Дөрөвдүгээр асуулт. Монголд хамгийн эрэлттэй хэдий ч ажиллах хүч тутамг байгаа мэргэжил аль нь вэ гэсэн байна. Эд нь нэгтлэн бодогч, Бид нь инженер, Сид нь багш, Дид нь сувилагч. санал хураах шугам үүгээр нэгдсэн байна. Та бүхэн 13 тэг 88 дугаар руу мессеж хийлгээс сандаах боломжтой. Эсвэл флешбек аппликейшнийг татаж аваад нэвтрүүлгийн цэц рүү н ороод саналаа өгөөрэй. Залуусаа эргээд уулзъя. Сайн байна. Өвлж нутаг суугаа тогтоо сайхан байна уу? Ингээд Монголд хамгийн эрэлттэй байгаа ажиллах хүч тутамг байгаа мэргэжил аль нь л гэж. Юу совлогч юм бол тийм. Би шууд багш гэж бодсон. Тийм үү. Багш чинь ер нь ур чадвартай холбоотой юм шүү. Хангалттай Багш дотор юм олон гэж болох байж магадгүй. Англи хэлний ч юм уу те. Эсвэл ийм нөгөө яг жоохон дутмаг байгаа нь дотроо бас ийм байж магадгүй. Та болохоор совлогч гэж. Чи сүүл зүг боддоо нөгөө багш дутмаг байгаа учраас багшаас сурч байгаа хүмүүсийн одоо төлбөрийг тэглэх гэсэн шүү дээ. Тэгээд одоо нэг анги 70 хүүхдтэй гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө багш дутмаг байгаа нь үнэн. Багшаа төгссөн хүмүүс бас зөндөө олон байгаа. Гэхдээ нөгөө цалингаас болоод. Тэр нөгөө сая ажил аялуулсан шүү дээ. За төр засаг анхааралтай авахгүй бол ерөнхийдөө совлогч нар бол гадагшаа маш их гарч байна. Ялангуяа Европын орнууд руу совлогч нар бол маш их явж байна. Хувийн эмнэлэг болон улсын эмнэлгээс совлогч нар бол их явж байгаа юм байна. Тийм учраас бас энэ мэрэгжлийн совлогч нар чинь ер нь хэцүү шүү дээ. Зарим Солонгосын том эмнэлгүүд дээр ингээд суд олдгүй шүү дээ. Совлогч нар. Манайхан бол зүгээр буруу харж буу харж байгаа. Нөгөө хинээ өө маа надад харин тийм нөгөө толмаа хэнийг аваад гэж ихтэй зүгээр тав гээл тариад байна шүү дээ. За тэгэхээр совлогч багштай л жоох ярилцсан бодож байгаа юм. Нэгтлэн бодогч байж болох юм байна, инженер байж болох юм байна. За инженерийг бол хангалттай л бэлдээл байгаа тийм манай техник. Инженер яг нэг хөтөлбөрүүд бас байгаа шүү. Япон руу явах юм болох тийм хангалттай. инженер бол усад хамгийн ихтэй мэрэгчлээ. Ярилцж байгаа. За ярилцсан. За гурлаараа ирж явах шиг байна. Тий, ажиллах хүч дутмаг байгаа мэргэжил гэхээр цалинтай холбоотой юм болов уу? Монголын тайланд танаа байгууллага дээр судалгаа хийсэн л ах. Ер нь одоо дундад цалин хэд байдیں۔ Нэгтлэн бодогч, инженер, багш, совлогч. Мэргэжил болгон дээр өөр байгаа хэвээр тий. Одоо багш Улсын дундаж 2,380 байлээ. Яг тэр дундажаараа авч болно. Гэхдээ нэгтлэн бодогч инженер хоёр бол илүү ур чадвар шаарддаг ажлууд болохоор айгүй өндөр байдаг тий. Манай нөгөө багш совлогч хоёр бол арай одоо өндөр хэрэг хийдий. Өндөр гэдэг нь за нэг 4.5-аас дээшээгээ бол байж таар гэсэн үг бодсон. Багш совлогч хоёр бол нөгөө илүү дийлэнх нь улсын байгууллагад ажилладаг болохоор арай бага болчиход байна шүү дээ. Би зүгээр тэрнтэйгээ холбоотойгоор л энэ дөрвийг сайлныг сонгох юм болов уу гэж бодлоо. Та хоёр маань юу гэж ярилцсан? Сонсож чаддаг хоёр хоорондоо. Тэртэй бол ер нь ойролцоо дөхөн. Харин одоо энэ хоёр дээр л шийдэх гэдэг юм л. Тий, аль багш совлогч хоёр бол хоёулаа л дутагдaltaй гэж бид бас ярьлаа л да. Цалин бага байна. Дээрээс нь ялангуяа багш дээр бол цалингаас гадна одоо эцэг эхчүүдийн хил амх нь хаашаа гэхдээ ингээл ойлголцвол олон зүйлээс шалтгаалаад багш нарын дутагдал бол нэлээд л олон байгаа юм шиг л надад бол санагдтыг. Тэгээ совлогч багш үл гэж уучлаарай. Хам богд дээр сургуулиуд дээр багш нарт тийм дэмжлэг өдөр үзүүл хийдэг үү? Зарим компаниуд тэгээд л байгаа л та. Сумдууд. Нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө говь ялангуяа хам богд дээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Багш нар дээр уур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрүүд бол явдаг. За уучлаарай. Багш совлогч хоёрын айлныг бахан тий. За хоёлаа. За айлан дээр манай хоёр ярилцаж байна да. Сонголттой. Та юу гэж бодож байна? Би юу? Би яг таны төрөний ярьдгаар одоо цалин хангамжин дээр л яриад байна л да. Багш гээл тэгж дээ те. Совлогч гээл тэгж дээ. Одоо жишээлбэл совлогч чинь дээр сая 500 орчим мянган төгрөгийн цалинтай байх шигч улсын эмнэлгүүд дээр. Тэгээ бодохоор чинь тэгээд тэр үн чинь шүү дээ совлогч чинь 24 гарна. Хүнд ажил тэгээд шүү. нэг хоног баг амрахгүй шахуу дараагийнхаа ээлжинд яваад ингээ бүр нурууг нь авч ийн л та. Тийм учраас миний ойлгож байгаагаар би бол совлогч цалингаа нэмээсээ, эмнэлгийн салбартаа эрүүл мэндийн салбарынхаа цалин нэмээсээ, багш нарынхаа цалин нэмээсээ, хоёрдугаар тэгээд гэх юм бол энэ эцэг эхчүүдийн хил ам бол үнэхээр дийлдэхгүй. Бага анги ялангуяа. Нөгөө мө багш нарын бүр нөгөө урмын тас хуглаад, ууцыг хуглаад тэгээд ерөөсөө хил ам нь дийлдэхгүй хүмүүс юм да. Миний ард түмэн. Гэтэ одоо яг бод байдал юм л байна. Сонголтоо хийх үү? Данлаараа шуум хаагдсан юм байна. Болоог байхад авахгүй шүү. Хасах 5 оноо эднийхээс хаслаа. тэнд дарцсан шүү дээ. Тэнд дарцсан бахаа дарцсан шүү. Танах дарцсан юм шүү. Дарцсан шүү.
Оо. Та хоёр танах төрөл дарснараа 25 оноо хасах тооцоод танах 5 оноо хасгаалаа шүү. Сандраад сая. Таныг эренгүүд сандраад байна гэсэн. Лаа надад ч худлаа тэгж байгаа. Сан хураалтын үр дүн гарсан байна. Монголд хамгийн эрэлттэй хэдий ч ажиллах хүч тутам байгаа мэрэгжил аль нэ гэж асуусан. Монголчууд юу гэж хариулсныг цөмөөрөө хамтдаа харцгаая. Манай хоёр багийн сонголт нэг нь инженер, нэг нь багш байгаа. Аль нь инженер вэ? Инженер маань зүүн юурийн баг. Яваад өглөө. 59 оноо нэмж авах нь дээ. Та хоёр маань гүйцэтгэхгүй юм шүү. 16 багш 22 л гэж байгаа юм байна. Харилцаа өөрчилсөн. За нийт 176 оноотой болсон байна. Баяр хүргэе. Зөвлөх зочин хөтлөгчөөс нэг юм асууя. Та техникийн их сургуулийг инженерээр төгссөн тийм. Инженер Монголд ер нь тийм тутмаг байгаа юм. Ер нь дутмаг агуу. Тэг яг одоо манай салбар жишээ нь уул уурхай, геолог яг тэр салбарын болохоор нэлээд тийм нөө эцэг эхчүүд хүүхдүүдэд тэр мэдлийг эзэмшүүлэхгүй байгаад байна. Яагаад гэхээр нөө нийгэм тархаад байгаа нэг тийм асуудлууд бас их байна. Гэтэ сонирхлоороо уулын байгалийн ухааны салбарт ажиллуулах сайхан байдаг да. Тэгээ шүтээсийг та асуусан болохоор нөгөө жилээрээ өөр үдийн. Жишээ нь би 2003 онд оюутан болоод орж явахад айгүй олон оюутан байсан. Тэгээ одоо бол баг 20 хүрэхгүй л төгсөж байгаа юм шиг үлээ. Тэр үед 80 байсан гэвэл. Баярлалаа би оноо хэлье те. Баруун гартлын багийн нийт оноо 91 болсон байна. Харин зүүн гартлын баг Жинзигийнхэн 176 оноотой болж ер нь бол ил төвшөөрчж эхэлж байна. Гэтэ та хоёроо сэтгэлээр унах юм бол юу ч байхгүй. Бидний асуултанд бол одоо хариулт нь буруу хариулт гэж байхгүй шүү дээ. Бас өөрийн гэсэн үнцэг байна, бодол байна. Гэтэ монголчуудыг юу гэж бодож байгааг нь тааж олж мэдэх нь хамгийн чухал.